Зоримонд өөрийнхөө тухай өөрийнхөө амьдралын тухай яриад хахаар нэг жоохон хамраас өгөх гээд байгаа юм санагдаад тэгээд номоо харуулж байгаа өвнийхөө тухай ярилцаад явахаар шийдсэн. Яг энэ царайны энэ тал гарахаар жоохон царай талч харагч модох таамаг. За юуцсан энэ болохоор 5 засгийн ном, энэ нөгөө 7 засгийн ном. Яг энэ даваагийн янгалах уу гэдэг номын тухай ер нь бол товч мэдлэг мэдээлэл хүргэсэн дээр юм шиг байна. Юуцсан энэ гурав болвол нэг их сурвалжтай гэсэн үг. Энэ болохоор өөр их сурвалжтай. Англи гэн Америк зохиогчтой гэсэн хэсэтийн тэр даваагийн ухаанаас суралцсан тийм хүний бичсэн ном дээр энэ ер нь бол нэлээд сайн судалгаагаар хийгдсэн ер нь бол тийм ном гэж хэлж болохоор байхгүй. Тэгээ нөгөө нэг одоо юу гэдэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны тухай энгийн мөртлөө том хэллэгээр том санаануудыг агуулсан гэж хэлж болохоор тийм. За одоо жишээлбэл нөгөө нэг бэлгийн эрчим гэдэг зүйл боловсруулахын тулд эрэгтэй хүн хэрэг хинэрэг зарцуулдаг вэ гэдэг тухай байхгүй. Тэгэхээр нөгөө амьдралынхаа 3/1 гэгэр бэлгийг спорт боловсруулах зарцуулдаг. Тэгснэ энийг ингээд боловсруулахын тулд маш их энерги шаарддаг гэсэн үг. Яг бол эс бүрэн л одоо тий хүн болох хууц хэмжээний тэгснэ хэдэн тэрбум эс боловсруулахын тулд дээрээс нь бэлгийн энерги чинь зөвхөн бэлгийн ажил гэхээс илүү өөр олон төрлийн ажлуудад бас хэрэгцээ шаардлагатай байдаг гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол эрүүл байх, ер нь олон зүйлсүүд хэрэгтэй тийм энерги байдаг байхгүй юу. Тэгээ энэ нөгөө нэг хүмүүс ер нь бол хөвчлэн яадаг гэхээр ингээд анзаарахгүй өрн таран хийх тийм хандлагатай байгаад идэг. Эсвэл хит их ингээ хайн хандах ч юм уу. Тэгэхээр ер нь бол зөв хандлага нэг юу юм бэ гэхээр яг одоо залуу насндаа ингээд одоо иймэрхүү хортой өгнөд аяг ихэд зөө. Хойд насны аврал энэ төр гээл. Хойд чи ингээ хөвчүүл чи угаасаа зүгээр гоё чи ингээ өгсний дараа ч гэсэн чамаа гоё мүлээж байгаа гэдэг тийм амлалт өгчдөг байхгүй юу. Эсвэл ингээд нөгөө номоо үгүйц таних хүмүүс болохоор чи ингээ аврагдаад тэр сүнслэг гоё хотод очиж байгаа мчиж байгаа гэдэг тиймэрхүү сайхан пайзаар хүлээгдэж байгаатай адилхан бас нэг юм л өөр байна. Тэр нь болохоор юу гэхээр эр хүн хээгүү байх хэрэгтэй. Эр хүн одоо хаан хамаагүй те. Эмэгтэй хүн л ингээд даруухан байх хэрэгтэй. Эрэгтэй хүн болохоор хаан хамаагүй байж болно гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ярианд байгаа гэдэг л та. Гэтэ яг эрэгтэй хүнд бол ер нь бол зөв байх, даруй байх гэдэг зүйл байх хэрэгтэй. Эмэгтэй хүнтэй адилхан. Дээрээс нь эр хүний бэлгийн эрчим гэдэг бол маш их өндөр эрчим. Тэгээ залуу насндаа энийг их өрчим өчтэйг боловсруулдаг. Гэхдээ энийг тогтоож барьж чадахгүй гадагшлуулах зуршилтай болцоо гэдэг хүмүүс ер нь ялангуяа гадагшлуулах нь буруу гэсэн үг биш. Гол нь энийг хувиргах нь илүү зөв байхгүй юу? Тэгвэл дандаа гадагшлуулаад тахаар яадаг вэ гэхээр нөгөө бус энергиудыг давхар идчихдэг. Тэгээ хоосролд үрдэг. Хайргүй байдал ч юм уу, хүүтэн хөндөй байдал гэдэг зүйлсүүд мэдрэгдэж эхэлдэг. За ялангуяа хостой хүмүүс ч гэсэн хамаахгүй. Яагаад гэвэл ерөнхийдөө бол бэлгийн харилцааны үеэр юм уу, дотны харилцааны үеэр ч юм уу маш их ингээд энерги үүсгээ тэрийг ингээд цацаад асгаад ахаар тойруугаараа тэр нэргөдөө маш хурдан энергийн алдагдлын маш их хэмжээний алдагдлын их үүсвэр нь болдог гэсэн үг. Дээрээс нь яад хамаагүй гэж бодож байгаа ч гэсэн ер нь бол тэгж нэг хурдан алддаг зуршилтай болсон хүн чинь шууд утгаар бол эмгтээдээ ч гэсэн таашаал сайн өгч чадахгүй гэсэн үг шүү дээ. Дээрээс нь энэ ерөнхийдөө даваагийн хангалгаа бол хүнийг нэг захаа болох гэхээс илүүтэй ер нь бол яг бэлгийн эрчмийг яаж зөв хувиргаж нэг бол эхлээд бол яаж илүү янаглах чадвар өндөртэй болох уу гэдэг заавар байгаа. Нөгөөх нь болохоор харин бэлгийн эрчмээ нандгаснараа илүү өндөр түвшин рүү өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг тухай байхгүй. Ер нь бол энэ чухал энерги хэсгээрээ байн алдагдал хийгээд ахаар хүн айгүй хурдан энерги алдагдлалд ордог гэсэн үг. Зүгээрээ би зүгээр байгаа яахчгүй штэ тий би одоо 30 40 50 хүрсэн ч гэсэн зүгээр штэ гэдэг хүмүүс байдаг байхгүй юу. Эхтэйчүүд ялангуяа сул дорой байдлаа мэддгийг хүсдэг. Гэхдээ энэ нөгөө шууд таны махан бие гэдгээс гадна ер нь бол оюун санааны хувьд ч тэр ер нь бол
оюун санаа сэтгэл зүйн хувьд ч тэр хүнийг сул дорой болгоцсон байдаг гэсэн үг. Сэхэрж гэгэрж ингээд бүх зүйлийг таних гэхээс илүүтэй яг юм ойрхон болгох ч юм уу. Дээрээс нь саясантай адилхан хоосрол, уур хилэн тэгээ нэг юм хайр цэглэгдсэн амьдрал руу хүнийг түлхэх бас нэг шалтгаанууд нэг болдог. Тэгээд ер нь бол дао гэдэг энерги судлалын тэр одоо яг урсгал гэж хэлэх юм уу? Ямар ч гэсэн Хятадд байгаа тийм судлал. Тэгээд дээрэс нь энерги судлал бол угаасаа хаасаагүй байсан. Яг гэвэл хүмүүс анх одоо яг ойролцоогоор 5-6 мянган жилийн өмнөөс ч юм уу маш их гэрэлтэй оршихуунууд байдаг болсон. За тэгээд ер нь бол Библиэр өчигдөхдөө анхны хүн гэдэг байгаа л учраас чи анхны хүн бол биш мэдээж. Анхны бурханлаг дуу хоолойг сонссон, бурхантай ойрцсон хүн гэдэгтэй төстэй байхгүй юу? Даанч тэрийг хадгалждаг болохоос ш. За тэгтээ бас тэрүүгээр дамжуулаад гимнүгүүлж гисэн байгаа. Агуул хэлэх гээд байгаа санаудны юм ихээр буддаа гэдгээс гадна буддаагаас өмнөх үед ч тэр моосыг үед ч тэр моосоогоос өмнөх үед ч тэр ерөнхийдөө бол хүндрэлтөө маш их гэрэлттэй энерги судлал өндөртэй одоо энэ орчлон ертөнцийг таньсан байдал өндөртэй байсан гэсэн үг. Тэр үед маш олон янзын энерги судлалууд хадгалагдаж үлдсэн зарим нууцны нэг хэсэг нь болохоор дао. Даогийн янарлахуй ухаан гэж хэлж байгаа ч гэсэн яг өндөө бол энэ ч яг Монголд ч өдгөөсөн соёл гэхдээ Монгол гэдэг хэлтгүүгээр төвдөж ч гэсэн ер нь бол энэ бэлгийн эрчмийг хэр ингэж хуургаж эрчим хууж болох вэ гэдэг асуудал аюул их байсан байхгүй. Ер нь бол бүх шишинд л байгаа. Христийн шний зүгээс бол юу гэж хэлдэг вэ гэхээр за яг бүх жишээнүүдийн гэхээр угаасаа тийм олон жишээ багт л те. Паулийн хэлсэн жишээн дээр бол хүн ер нь бол те хэрэг бурхны ажлыг сайн хий гэж бодож ивэл бүх амьдралаа зориулъя гэж бодож ивэл Бурхныг зөвхөн сэтгэлдээ нэгнэ гэж бодож ивэл яг ганц бий байж болно. Гэтэ энэ бол яг тушаал биш, заавар биш. Хүн анханаас нь эрэгтэй эмэгтэйгээр бүтээгдсэн. Үнэнхүү тэр одоо хайраа болох юм бол үнэхээр шатаад байх юм бол яг хостой байж болохоор тиймэрхүү зөвлөгөөнүүд байгаа гэдэг. Гэтэ ер нь бол тухайн ирчүүд бас ганц бие амьдралыг сонгосон шалтгаануудын нэг нь бол өөрөө ингэж гэрэлдэг байдал маш өндөр түвшинд амьдраад идэг. Одоо жишээл Никола Тесла энэ шиг ч юм уу те тэгэнгუут нөгөө нэг энэ өндөр түвшний энерги хэвээр нь хадгалах холцгүй байдал байлгах гэдэг нь жоохон хэцүү байсан гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэгэхээр чин ер нь бол тэхийн тулд ганц бие байдлыг сонгох магадлал өндөртэй байсан. Хоёрдугаарт болохоор ер нь бол энэ угаасаа амар маргаатай асуудал байхгүй юу. Ер нь ингээд би ганц бие байх юм уу, хостой байх юм уу гэдэг дээр ер нь яг хуугны зүгээс болон даваагийн зүгээс үүдхтэй юу гэлдэг вэ гэхээр хостой байсан дээр гэтээ хос чинь бие махбод болон сэтгэл зүйн тухайд хангалттай эрүүл байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол дотн харилцаа гэдэг зүйл бол энергийн солилцоо мөн. Чи тэр үед бас хостой хангалттай таашилтай байдал бидрүүлэхийн тулд энэ бичил сансрын тойргийг ашиглаж сургах за мөн ер нь бол бэлгийн эрчмээ өндөр түвшинтэй байсан ч гэсэн одоо энгийн үед нь хургас сурсан шигээ өндөр түвшинд ч гэсэн өндөр сэрэлттэй үдээжсэн хургас сурснараа дур тавилт гэдэг зүйлийн хугацааг одоо уртсах боломжтой гэдэг ч юм уу тиймэрхүү санаанууд байгаа. Дээрээс нь энэ номын зохиогч нараа Америк буюу энэ чөлөө сэтгэлтэйгээ нийгмийн зүгээс бичиж байгаа болохоор ер нь бол илүү жоохон нээлттэй мөртлөө амьдрал дээр ойрхон маягаар бичсэн гэсэн үг. Ер нь бол төвдөд ч юм уу олон улсууд ер нь бол хөгжлийн замыг ганц бие амьдралаар ерөнхийдөө төлөөлүүлж дүрслээд идэг. Гэхдээ энэ бол бас харьцангуй болохгүй юу. Тэгээд ер нь бол одоо тэ энэ нөгөө нэг дур хүсэл гэдэг зүйлийг уусаа дангаараа зүгээр ингээд тогтоон барих боломжгүй зүйл шүү дээ. Ер нь бол хүнд юунд ч захирагддаг үнийг хүслэлгэн дур хүслэхгүй. Тэгвэл энэ зүйлийг харин тогтоон барих юм уу гэдэг тогтоон барих гэж оролдох нь болохоор ямар ч ашиггүй үйлдэл болчихно. Зүгээр ингээд байлгаал ивэл эн чинь ямар шиг хэмжээний эрчим хүчийг ашиглаж чадахгүй нэг гэсэн үг. За эсвэл ингээд ямар ч хэрэгцээгүйгээр дандаа ингээд гадагшлуулаад дасгаад байгаа ч гэсэн хэрэгцээгүй. Харин гол нь хуургаж бидээ шингээж авах илүү өндөр түвшин рүү чиглэл рүү хөгжил рүү зарцуулах нь арай л үнд чигсэн хандлага болно гэсэн үг. Тэгээд дээрэс нь энэ хөгжлийн чинь чиг хандлагыг хүлээн зөвшөөрөх эмэгтэй хүн юм уу? Амьдралд чинь төшөөдлөгөөр болох эмэгтэй хүн за эсвэл хитрхи ингээд залуу наснда ч юм уу те ингээд хин нэг хайрлах дурлах сэтэл нь алга болоогүй нөхцөл дээр нэг заавал
хуурамчаар хүчээр ганц бие байх гэдэг ч юм уу тэг хэрэггүй гэж үздэг. Гол нь угаасаа урт наслуулдаг сүмийн зүгээс ч тэр ер нь аль настайгаад ч тэр хүн эхэндээ ялангуяа 20-оос 40 нас хүртлээ ч юм уу те ерөнхийдөө нэг юм нормал мөртлөө эрүүл хүний хувьд гэсэн үг шүү дээ. Ямар нэг муу зуршлууд янз янзын зүйлсээр дамжуулаад энерги гэмтээгүй нөхцөлд бол ерөнхийдөө бол махан бие төвтэй өрүүд маалдаг чин хандлагатай дур хүсэл өндөртэй байгаа үед байдаг тийм. Энэ үед тэгэхдээ харин гол нь хүмүүс энэ төвшний энэ үеийн юм нандин энергиудээ ерөнхийдөө бол дандаа хасгачаад идэг гэсэн үг. Архиталт, шоудалт тэгэл янз янзын зүйлсээр дамжуулаад харин энийг ерөнхийдөө бол тэгж асахаас илүүтэй залуу наснаас энергитэй хямхтай хандаад сурчих юм бол эсвэл ядаж нэг энерги одоо авах хөрөнгөлүүлэх хэмжээнээр их алдагдал их нарай бага маягаар ингээд ашиглаж сурчих юм бол яг үнэнхүү хэрэгцээтэй тэгээ илүү ингээ өндөр хөгжлийн түвшин хэрэгцээтэй болоод махан биеийн түүн өөрчлөлтөө дандаа яг юм хайрлаж дурлах махан бие гэхээс илүүтэй оюун ухаан сүнс төвтэй болоод илүү ухаалаг, илүү инэрэнгүү, илүү холч ухаантай, илүү ингээд нөгөө олон зүйлсийг хөрлийн зөвшөөрсөн, тэгээ зовлон жаргал үүссэн наснууд дээр чинь тэр хадгалж ирсэн эрчим чинь таны амьдрах хүч болно гэсэн үг. Дээрэс нь ер нь бол тэнийг юм шиг хоосон иршүү зан гэхээс илүүтэй илүү ухаалаг мөртлөө асыг харсан байдлыг өөртөө зогслоох нь чухлаа гэсэн үг. За энийг бол би яг хувь хүний зүгээс бол яг сайн муу ухаагаар яг ийм тийм гэж хэлж чадах гаргүй. Миний тохиолдолд болохоор яг дотн харилцааг бол них үгүй гэд бас саарлаад байх хэцүү. Гэхдээ бас тэ ингээд хайгаад яваад идэх төрлийн ч юм уу тиймэрхүү төрлийн хүн бас мэдээж биш. Ер нь бол тохиромжтой нөхцөл юм уу уур амьсгал байх юм бол дотн харилцаа гэдэг зүйл байж болохоор. Гэхдээ ер нь бол хайр дурлалын шинжтэй юу те үнэхээр ингээд гэр бүлийн шинжтэй юу эсвэл зүгээр төр зурих уу гэдэг зүйлсүүдээ хангалттай ойлголцдог байх хэрэгтэй байх. Ер нь бол нэг тиймэрхүү зөвлөгөөнүүд өгнө. Ер нь яг бас нөгөө талаас болохоор бас нэг тийм учиргүй юу гэдэг те нэг юм одоо юу гэдэг нэг шоуч ч юм уу нэг янз янзын амьдралтай хүмүүс шүү дээ. Эмхтэн хайдаг ч юм уу. Тэгэхээр яг тийм амьдралтай хүн бол бас мэдээж биш байгаад байна. Тэгэхээр үсэн гол хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхээр энэ гурван төлөвт гурваланд нь хэрэгтэй байхгүй юу? Ингээд гурван төлөв байна. Угаасаа анханасаа ганц бие гэдэг амьдралтай хүн байна. Гэтэл чи ганц бие амьдралаа ер нь бол хатгалж чаддаггүй шүү дээ. Юу гэдэг ганц бие байхаар нэг сонио өргөө тэ хоосрол мэдрээд янз янзын зүйл тэ тохиолдоод тэгэн гутаа эмхтэн хайгаад идэв штэ. Одоо ер нь бол рандом юм уу те дундаж эрэхтэй хүний эмхтэн хүнээс хол байх хугацаа нь бараг нэг хэдэн сар чинь те тэгснээ ингээд тэр нь бараг одоо амар хол хугацаа юм шиг санагдаал те. Дээр үеийн харилцаануудыг бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дээр үед ч гэсэн завхаарл янз янзын зүйлс тодорхой хэмжээнд мэдээж байсан баг. Тэгээ харсан юм шиг хэлэхгүй. Одоо орчин үед бол мэдээж яг хүний ганц бие байх хугацааг нь айгүй богиносход байгаа байхгүй юу? Одоо ингээд нэмэгдээ хүнээс хол хэдэн сар байхаараа л дараагийн үнэ хайна гэдэг ч юм уу. Эсвэл ингээд эрэгтэй хүнээс хол хэдэн сар байхаараа дараагийн үнэ хайна гэдэг ч юм уу. Ингээд идэг. Гэтэ үгүй хэрвээ ганц бие байгаа мөртлөө бэлгийн нийлүүлэлт хэрчмээ хувиргаас очих юм бол ганц бие байдлаа маш удаан хугацаанд барих боломжтой. За яаж нэг Никола Тесла энэ шиг бүр насан туршдаа ганц бие байх ч юм уу. Эсвэл нэг янз янзын багш нар шиг тэгээ бодтой Иесус мэсүүсэн бүдрэл ганц бие хүмүүс шүү дээ. Тэгээ тийм байх гэхээс илүүтэй яг уу ер нь бол нэг юм тав тухтай харилцаа үүстлээ хангалттай удаан хугацаанд ганц бие болж чадна гэсэн үг шүү дээ. 1 жил ч юм уу 2 жил ч юм уу 3 4 жил 5 10 жил ч юм уу. Гол нь гэхдээ угаасаа хүн ингээ хангалттай оюун ухаантай тэр их чимээ өөр зүйл зарцуулаад мөнгө төрхтэй ингээ байгаад ирвэл хангалттай тэр зүүр уур амьсгал зөв эмэгтэй хүмүүс гэдэг зүйл нь гарч ирэх баг. Гэтэ ямар ч зүйлс нэг тийм хараатналаг байдалтай байхгүй байдлыг чи ерөнхийдөө дэмжин хостой байгаа нөхцөлд болохоор хосоо сонгохоосоо өмнө бас илүү хэрсүү байдал түргэнэ. Өөрийгөө илүү дотоод мөн чанар руугаа илүү гүнзгий шингэсэн юм уу те гүнзгий ингээд ойлгоцсон хүн чинь хос сонгохдоо нэг юм хараатналаг байдлаар сонгохгүй гэсэн үг байхгүй юу? Миний оюун ухааны хүндлэх хүн үнэлэх үү? Миний дотоод зүрх сэтгэлтэй нэг ах уу? Тэгээ эсвэл ингээд янз янзын тиймэрхүү ухааллуудаа ер нь бол өөртөө гэж зогсоолсон байж байгаа хосоо сонгоно гэсэн. Санаа тоолсон самсаггүйгээр те ингээд сэтгэл хөдлөр ч юм уу эсвэл за үнэхээр хайртай дуртай ч юм уу сонгосон байгаа нөхцөлд болохоор хостоо яг ерөнхийдөө дотн харилцааны үеэрх таашаалаа хангалттай самдруулж чаддаг болчихно гэсэн үг. Дотн харилцааны маратналаг гэдэг эсвэл дараа нь хоосрол мэдэрсэн ядарсан
юм уу те нэг холдсон шинжтэй ч юм уу өөдсөн залхсан байдалтай биш. Удаан хугацаанд эрүүл хугацаанд үргэлжлэх боломжийг нь олгох байхгүй. Дотны харилцааны зайнууд нь гэхдээ тодорхой хэмжээнд уртсаж магадгүй. Гэхдээ ер нь бол илүү үнж бөгөөд илүү сайн ойлголцсон, илүү сүнслэг дотны харилцааг бас бэлтгэх боломжтой. За 3 дугаарт болохоор ямар зүйл байх вэ гэхээр үнэхээр хайртай насны ханаа олсон ч гэсэн одоо тэр хань нь хорвоог орхисон тохиолдол байдаг. Тэнийг би залуу хүмүүс дээр ч их олон харсан. Тэгээ настай хүмүүс дээр ч их байдаг шүү дээ. Ингээд хань нь хорвоог орхисон өөрөө ганц бий байж байгаа хүмүүс нийгэмдэр бол энэ байдаг л амьдрал. Тиймэрхүү нөхцөлд болохоор тэр өөрөө ирэхгүй төрөөд байгаа тэр бэлгийн эрчмээ ер нь бол хөгжил тал руугаа сүнслэг ертөнцийг таних тэгээ буужин болох ашиглах ч юм уу эсвэл төлөвшөл тэр хайр ухаарлал болгож хуургах тал руугаа ер нь бол энд зарцуулах гэсэн. Энэ дандаа нэг зөвхөн дотны харилцааны тухай ном бас биш л те. Яг эдгэртэй адилхан ер нь бол энерги хуургалтын тухай ном баггүй юу. Тийм тэгээд ер нь бол би яг өмнөх бичлэгэн дээр бас хангалттай тайлбарлсан дэр гэдэгт яг хальт орсоход ер нь бол энэ за даваагийн янадахыг ерөөдөө хасаад шүү. Даваагийн янадах яг орчин үеийн хэлхтэй болохоор та нарт илүү ойлгомжтой байж магадгүй гэж бол яриад байгаа. Ер нь бол заавал даваагийн янадахыг гэлтгүй энэ ном хоёр төр хоёулын дээр нь яг энерги хөдөлгөлтийн тухай байдаг гэсэн үг. Илүүдл эрчмээ хэрхэн өөртөө шингээ сурах вэ гэдэг. Тэгээ ер нь бол хүмүүс тэрийг мэдрэж сурааг болохоор энэ аягүй хасан санагддаг байхгүй юу. Тэрээс яг мэдрээс сурсны дараа бол тэг яг ийм өндөр төлөвтэй энерги хуургаас сурцсан хүн зэрэгэлдээ ертөнц рүү нэвтрэх гэдэг зүйл амархан болчихно. Цаг хугацаа тархичин бүр амар ажиллана. Юу нөгөө хар тамхи татах тий. Хар тамхи татах, арх уух хэмжлэн төр зүйлсүүд чинь болохоор тийм төв зүрийн таашаал тэгснэ нөгөө бэлгийн энергийн алдагдал хүргэж байгаа учраас сүулт нь сэтгэл зүйн хоосрол, готрол гуниг гэдэг зүйлийг бүр амар их төлдөж штэ шаардлагат марталтаар. Харин яг ийм бэлгийн энерги зүй хуургалтын үед болохоор тархичин бүр бүүн амар сайн ажиллана гэсэн мөртлөө ямар нэгэн тийм хоосрлоор төлөхгүй гэсэн үг. Дээрэс нь илүү эрүүл мөртлөө яг илүү байгалийн арга замаар өөрийгөө хүчүүлэх арга зам чинь л бэлгийн энергийн илүүдлийг хуургах арга гэсэн үг байхгүй юу? Өндөр өвчмтэй үедээ хуургах арга. Тэгэхээр энэ бол хуучин лам нарын бас мэддэг байсан. Эсвэл тодорхой хэмжээний өндөр түвшинд хүрсэн шинжлэх ухааны болон шишний томчуудын мэддэг байсан арга. Энэ их тийм ичмээр зүйл бас нэгдүгээр биш. Хоёрдугаар тугаасаа хүмүүс юу яагаад хаана гацчихдээ юм бэ гэдгийг хариултуудын нэг нь бас энэ дээр байгаа. Юуцсан бичлэг хангалттай болчлоо юуцсан тэгээд бичлэгийг оруулчихъя. Би одоо нэг бичлэг олон янзаар оролдоод байгаа ямар ч үсэн тэгээд ийм ном ярангаа нэг юм ярихаар яг арай илүү мотослог болчоод энд юуцсан. Та хэд маань ойлгох хэрэгтэй. Тэгээд та нар нэг бол нэг камерын өмнө гараад ирээд өөртөө яриад үз. Эсвэл ингээд суралцах гэдэг хичээгээд үз. Дээрэс нь хүн болгоны мэддэг мөртлөө одоо зүхтдаг сэдвүүдийг бас барих гад үз. Тэгэхээр ер нь бол хүн дэвшигч мөртлөө хөгжилтэй юм шиг зүйл байдаг. Тэгээд нэгэнтээ сонгосон зам нэгэнтээ хичээж байгаа хөдөлмөр учраас тэгээд цааш таажсан тасалдгүй бичлэгүүдэд оруулаад явна. Тэгээд үздэг, дэмждэг хүмүүстэй баярлалаа. Дэмждэг хүмүүстэй ч гэсэн баярлалаа бол биш шүү. Тэр илүүцтэй яриаж байгаа баяртай.